Сайн соноо та бүхэндээ цаана үргэлжлэх тэмдэглэл подкастын маань ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ дугаарын зочноор интернет эмнэлгийн эмчилгээ хийсэн орлогч захирал Дөрвсөн шуханы зөвлөх хэмж Ундрах эрдэнэч маань оролцоход бэлэн болсон байна. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Монгол улстай ирээд удааг байгаа тийм ээ. Тэгээд удаагүйгээр энэхүү шинэ үүрэгт ажлыг хариуцах гэсэн байгаа. Энэхүү ажлын талаар бүгдээрээ яриа эхлэсэн. За интернет эмнэлгийн сүүлийн 10 гаруй жил 11 жил болж байна. Тэгээ сайхан 10 жилийн хойд тэмдэглэсэн үйл ажиллагааны хувьд болоод нийт ажиллаж байгаа энэ ажилтны тоо дээрээс нь үзүүлж байгаа нийт ард иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээний цар хүрээ өргөцсөн учраас эмнэлгийн хэмжээнд одоо эмчилгээ хэрэгсэн орлогч гэдэг ийм албан тушаалыг нэмсэн гэсэн. Эмчилгээ хэрэгсэн захирал, эмчилгээ хэрэгсэн орлогч. Миний хувьд бол эмчилгээ хэрэгсэн орлогчийн ажил хийж байгаа. За яг үндсэн одоо миний хариуцж явж байгаа хийх ёстой хийж байгаа зүйл нь интернет эмнэлгийн одоо нийт үйлчлүүлэгч нартаа үзүүлж байгаа манай бүхэл төрлийн эмнэлгийн ерөнхий болоод нарийн мэргэжлийн үйлчлэгээнүүдийн чанар аюулгүй байдлыг улам сайжруулах олон улсын стандарт JCI стандарт авсан юм биш үү манай чинь нийтдээ 3 удаа авчихсан тий. Одоо 4 удаа авах гэж байгаа жил одоо өгнө. Тэрнтэй холбоотойгоор ер нь бол аль болох эмнэлгийнхаа үйлчлэгийн чанарыг сайжруулах, улам төгөлдржүүлэх, олон хүнд хүрэх тийм одоо үүрэгтэй ажиллана. За баярлалаа. Та өөрөө бас залуу тий орлогч байна. Тэгээ дээрэс нь олон одоо эмч ажилчдыг хариуцж ажиллаж байгаа. Эмч нараасаа та яг ямар шаардлагыг тавьж ажилладаг вэ? Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт залуу байна уу, ахмад байна уу үл хамааран эмч хүнд байх ёстой чин сэтгэл гэдэг юм байна тий. Чин сэтгэл яг хүнд үнэхээр тус болчих. Дээрээс нь тэр хүнд одоо баяр баясгалан эрүүл мэндийг илэрхийлэх гэсэн нэг ийм одоо хүсэл зориг байж ич тэрний ард одоо энэ үр дүн сайн үр дүн гарна гэсэн. Гэтэл ганцхан эмч юм уу, ганцхан совилогч юм уу, ганцхан технологич энийг хийхгүй. Энэ бол бүхэл бүтэн багийн эмнэлгээрээ хийдэг ажил багхгүй. Тий. Нэг өвчнийг онцлоход жишээлбэл бид нар саяхан өнгөрсөн хагас өдөр ходоод улаан хоолой хавдрын онцлогын эмчилгээний цогц одоо менежментийн талаар гастроэнтерологийн болоод дурангийн эмч нартай зориулсан сургалт явууллаа л да. Тэрэнд бол зөвхөн одоо гастроэнтерологийн эмч нараас гадна дурангийн эмч нар тийм ээ. Одоо гастроэнтерологийн эмч нар өөрсдөө дурангаа хийж байгаа. Үүнээс гадна бас дан дуун хийдэг эмч нар байна. Дүрс онцлогооны эмч нар тэндээс эдис авсан биопсын шинжилгээний хариунд дүгнэлт өгж байгаа патологийн эмч нар байна. Цусны лабораторийн шинжилгээнд хариу өгж байгаа лабораторийн эмч нар байна. Онцлогдоод ирсэн хүмүүсийг эмчилж байгаа мэслийн эмч нар байна. Эмчилгээний дараа тэр хүмүүсийг хянаж байгаа хавдрын эмч нар байна. Гэх мэтчлэн ингээд бүхэл бүтэн зөвхөн ганцхан хүнд одоо зөв оншийг тавиад тэр хүний амьдралын чанарыг сайжруулах, амьдралыг нь уртсахын төлөө бүхэл бүтэн баг 10-аад хүн тэрний бүхэл бүтэн эмнэлэг ингээд хамтар ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр ганцхан эмчээс им шаардах хэцүү. Тийм багаас нь шаардна гэсэн. Тийм. Одоо интернет эмнэлгийн алсын харааны талаар бүгдээ бас товчхон мэдээллүүдийн хүмүүстэй хуваалцах. Одоо яг ямар зүйлийн зарчмуудыг баримтэлж ямар алсын хараатай үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Интернет эмнэлгийн алсын хараа нь бол ер нь их ойлгомжтой. Тэрний юу вэ гэхээр мэдээж хэрэг одоо дэлхийн одоо өндөр хөгжилтэй улс орно гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэр технологийн хувьд биднээс арай илүү боломжтой байгаа. Одоо мөнгө санхүүгүүд арай илүү боломжтой байгаа. Хүмүүсээ илүү төрөлжиж нарийсаж сургах тэр одоо бид бүтцэн өндөр хөгжсөн олон зуун жил болсон ийм одоо улс орны эмч нартай эмнэлгийн баг хамт олонтой бид нар дөхөж очихгүйц хэмжээний баг хамт олныг бүрдүүлэхийн төлөө тэгээд тийм хамт олныг бүрдүүлснээрээ одоо олон улсын стандарт шаардлага одоо олон улсын хэмжээнд хүрсэн эмчийг мэргэжилтний бэлдснээрээ тэр хүнээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч өвчтөн маань төдий хэмжээний, дэлхийн хэмжээний, олон улсын хэмжээний үйлчлэгээ авна л гэсэн. Тэгхийн бол тэрний үр дүн нь тэр одоо үйлчлүүлэгч маань илүү аз жаргалтай, эрүүл, эмчилгээний үр дүн сайн,
амьдралын чанар нь өндөр. Одоо тэгээд гэр бүлтэй, ар гэртэй найз нөхдөд харагдаад явна гэдэг ч юм бол одоо хүний амьдралын хамгийн сайн ханс шүү дээ тийм. Тэгэхээр одоо таны яг яагаад дүрс ажиллагааны эмчийг сонгохоор болсон. Тэгээ хэдэн онд анагаахын шийдлэх ухааны үндэснийг сургуулаа төгсөөд яг энэхүү яг өөрийнх нь ажлын карьерийн талаар 98 онд анагаах ухааны их сургууль орсон. 2004 онд төгссөн. Эрүүл мэндийн шийдлэх ухааны их сургууль гэж байсан. Тэгэхэд одоо сүүлд нэрээ өөрчилсөн байна тийм ээ. За бидний төгсөж байгаад эрүүл мэндийн шийдлэх ухааны их сургууль гэж байсан. Түүний дараа 2 жил дүрс ажиллагааны резидент төгслийн дараах сургалтыг хийгээд дүрс ажиллагааны эмч болоод тэгээд улсын 1-р эмнэлэгт эренхийн тас гэж байсан. 2005 6 онд одоо эренхийн эмчээр ажилд орж исэн. Тийм. Миний хувьд анх анагаахын 4-р курст байхад бид нас дүрс ажиллагааны хичээл авахгүйсэн. Тий. Тэр үед манад одоо анагаахын шийдлэх ухааны сургуулийн захирал байсан. Одоо тэнхимэр хийж байгаа Мөнхбаатар огш хичээл авт байсан. Тийм. Тэгээд бид хичээл орно. Ингээд эренхийн зургууд өгнө. Одоо гэх шиг ингээд пакстен байхгүй шүү дээ. Тэгээд зургууд өгнө. Тэр зургуудаа хараад ингээд уншина. Тэгээд тэрэн дээрээс би өөрийгөө ямар нэгэн одоо asymmetric textbook байгаа өөрчлөлтийг юм уу зурган дээрээс юм олж харахтаа арай илүү юм байна гэж тийм бодол төрсөн. Тийм. Тэгээд тэрийг багш маань одоо дэмжиж өө тийм байна. Арай илүү тэр талтай дээр юм байна гэдэг урамшуул одоо үгүй юм encouragement хийсэн учраас дүрс ажиллагааны эмчийг сонгосон гэсэн. Яг өөрийнхөө одоо hard or soft skill-ийг харж байгаа сонгосон гэсэн үг тий. Нэг талдаа их санамсаргүй юм шиг боловч нөгөө талдаа азтай. Тэгээ одоо санамсаргүй байж байгаад өөрийнхөө анагаахын салбар дотор арай одоо илүү авьяастай байгаа хэсгийг олж харсан. Тэрийг нь сайн багш одоо дэмжиж өгсөн гэсэн. Тэгжээж энэ мэргэжлийг сонгосон. Тэрнээс өмнө бол нэг ерөнхий алгалтын дагуу анагаахын одоо шинжилгээ ухааны сургуульд орж байгаа ихтэй хөлт бол мэслийн эмч болно гэдэг тийм ерөнхий бодолтой л явж байсан. Ерөнхийдөө мэслийн эмч болно. Эсвэл сэхний эмч ICU intensive care unit-ийн доктор болно гэж боддог байсан. Археологийн эмч болно гэж ерөөсөө 4-р курс хүртэл бодож байгаа. Тийм. За тэгээд та Монголд ингээ ажиллаа. Дараагаар нь Канада улсад лицензийн шалгалтыг нөгөөд ажиллаж агаад ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ хөө ямар шалгалтыг өгдөг бэ? Канадад одоо очиж ажиллах боломжийг хэрхэн өөртөө бий болгосон бэ? Энэ талаараа ярилцъя. Тий. It's a long journey тий. Их урт түүхтэй ингэжтэй яг товчхон ярий. 2006 оноос 2005 оноос эхлээд би 2011 он хүртэл 1-р эмнэлэгт дүрс ажиллагааны эмчээр ажиллаж байгаа. Бас ангиографи эмчээр ажиллаж байгаа. Тэгэхэд 1-р эмнэлгийн зөвлөх эмч анагаах ухааны сургуулийн захирал байсан гонч төрн багш. Та хамтарч ангиудаар ажилладаг байсан багшийн удирдлагын доор ангиографи сурсан гэсэн. За ингээд дараа нь 2011 онд оноос 13 оны хооронд Америкийн засгийн газрын Fulbright хөтөлбөр гэж байна. Тэрэнд одоо тэнцээд 2 жил Massachusetts мужийн Boston гээд татваа. Тэнд Brandeis гээд сургуульд их сургуульд юунд нийгмийн эрүүлэндийн жилээр одоо магистрийн зэрэг хамгаалсан. За тэгээ буцаж ирээд интермед эмнэлэгт 2013 оноос 18 он хүртэл дүрс ажиллагааны тасгэр хэрэгчээр ажиллажсэн. Анх ирснийхаа дараа магистр хийж ирснийхаа дараа магистр хийж явах 2 дугаар курстэй их сонирхолтой тэр зуны одоо Summer Enrichment Program гэж байдаг. Тэрэнд явж агаад бид нар лекц орж исэн хүмүүс маань Harvard-ийн сургуулийн Harvard Affiliated Hospital гэж байна тий. Тэрний нэг нь болохоор MGH гэж Massachusetts General Hospital. Тэрний дүрс ажиллагааны эмч байж таараа. Тэгээд би тэр сургалтаар дамжуулаад тэр хүнтэй танилцаад хожим тэр хүнийг ураад 2014 онд ураад тэгээд гих мэтчтэй ингэж дамжиж явсаар байгаад 2014 5 онд байна уу 14 онд бид нар Монголын археологийн нийгэмлэгээс
Америкийн Чикаго хотод болдог RSNA гэх том одоо манай арилуугийн бол одоо олимп шахууд юм том хурал болдог. Тэр хуралд бид нэр очиж тэр том одоо Америкийн ийм хамтарч ажиллах хүсэл тавиад тэндээс одоо зочин профессор байна. Тэгээ 2016 онд тэр 3 зочин профессор манай Монголд интермед имлэгт манай Монголын интернэшнл арилуугийн нийгмийн хуралд олон улсын хуралд ирж өргөдөн гэж оролцож ирсэн. Тэгээд тэр хүмүүс дотор Канадын Оттава гэдэг сургууль байгаа. Канадын нийслэл нь Оттава. Тэгээд хүмүүс Торонто гэж бодоод би биштэй Оттава. Тийм. Тэгээд тэр Оттавагийн сургуулийн нэр арилуугийн профессор Карлос Торрес гэдэг том профессор ирсэн. Нэг нь тэр NGHS Чэжмийн хүндийн арилуугийн legend гэж хэлж болно. Том профессор ирсэн. Нэг нь Туркийн хэвлэлийн хүндийн арилуугийн юмштай. Ингээд хоёр улсын хооронд том нийгэмлэгүүдийн хооронд гүүр болж нэлээд эдэмжил ажилласан. Тэгээд олон улсын хурал их олон удаа зохиогоод ахаар их том төрөлжиж нарийнсан профессоруудыг ураад ахаар хүн өөрийгөө хаана байгаагаа ямар хэмжээнд байгаа юу сурах ёстойгоо илүү сайн ойлгодог ухаардаг гэсэн үг юм уу? Болоогүй, болсроогүй, бэлэн болоогүй шүү гэх тийм жилд нэрээс 2 удаа тэр том профессорд ирэх боломж мэдэрнэ гэсэн үг байхгүй. Тэгээд ирэхээр ямар нэг юмар төрөлжиж нарийнсах хэрэгтэй юм байна. 10 жилийн турш ерөнхий арилуугийн эмчээр ажилласан байна. Тэгээд мэдээж хэрэг хамгийн сайн өөрийнхөө хэмжээнд боломжийн одоо ерөнхий арилуугийн эмч байхыг хичээсэн. Тасралтгүй сурсан, ажилласан. Тэгтээ яг тэр их сургуулийн том профессоруудын дээгд очихоо ялгаа онцлогоо ч юм уу миний бодож байгаа сэтгэж байгаа одоо үзэж харж байгаа болоогүй байгаа мэдрэг гэсэн өөрийн мэдлгүй мэдрэг тийм нэг кейс яриад л гээд ойлгомжтой шүү дээ 5% дээр таран танигдна гэсэн. Тэгээд тэрийг ойлгоод ерөөсөө мэдрэлийн дүрс санчлагын чиглэлээр төрөлцсөн нарийн мэргэжлийн fellowship хөтөлбөрт хамрагдъя гэж бодоод олон улсууд судалсан. Тэгээ Европ, Америк, Хойд Америк. Тэгээд тухайн үед Америк гаднаас fellow авах болсон байсан. Зөвхөн дотоод резидент хийсэн хүмүүс дараагийн шатны суралцсан буюу fellowship хамрагддаг. Яг англиар ярьдаг улс орнуудын хувьд ганцхан Канада байсан. Канадын 5-6 сургууль битэл өгсөн. Тэгээ ихэнхээс нь хариу ирээгүй. Хоёроос нь уучлаарай тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Нэг нь буюу одоо тэр Оттавагийн их сургуулиас өөрөө ингэ шортлист үлдлээ. Одоо интервью хийх боломжтой гэдэг ийм хариу ирсэн. Маш их баярлсан. Тэгээд хэд хоногийн дараа ч лөө 2-7 хоногийн дараа ч лөө интервью өгөөд тэгээд тэнцээд ингэ явжсэн. Миний хувьд эхний 2 жил нь diagnostic нэрээр явж ирж байгаа. Мэдрэлийн дүрс санчлагын арилуугийн clinical fellowship. Тэгэхээр нэгсэндээ очиод би яг 2 жилийн турш эхний очисон өдрөөс ахуулаад яг нэг workstation-ш арилуугийн суугаа 6 уншаад ингээд dictation хийгээ явдаг. Тэр ажлыг 2 жилийн турш хийсэн гэсэн. Тэгээ эхний өдрөөсөө ингээд 6 уншин хариугаа бичнэ. Миний нэг 10 компьютер юм уу, нэг 15 эмран зураг уншичаа. Тэгээд үдээс өмнө профессортойгоо нэрээ ажиллах профессор дээр би байна. Окей, гэд настад ийм хүн ийм завиртай, ийм шинжилгээ хийлгсэн. Зурган дээр ийм өөрчлөлт байна. Би ингэж бодож байна. Эний ялгаа онцлогоо юм гэдэг. Тэгэхээр нөгөө профессор маань окей, за энэ санал нийлж байна, санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл энэ тэр гэдэг. Тэгээ надаас суугаад ч юм уу. Ингээд иймэрхүү байдлаар 2 жилийн турш одоо бэлтгэгдээд тэгээд төгсөлтөнд шалгалт өг. Төгсөлтөнд биш л дээ. Ер нь бол дөнгөж очисны дараа 3 сарын дараа PIP гэж байгаа. Pre-assessment test тийм юм өгнө. Тэр нь ерөөхдөө энэ хүн этикийн хувьд, зан арын шингийн хувьд манад тэнцгэр хүн байна уу гэдгийг шалгаж байгаа гэсэн. Окей, тэрийг авах юм бол үргэлжлүүлээд fellowship үргэлжлүүлсэн. Тэгээд 6 сар болоод яг мэргэжлийн чиглэлээр нэр арилгах чиглэлээр тест аван 20 асуулттай тест аван. Тэрэн дээр 80 оноо авах хэрэгтэй. Дор хаяж 100 авах хэрэгтэй шүү дээ. Бүгдийн зөв хийх хэрэгтэй. Тэгээд би ихний одоо тестэн дээр тэнцээгүй. Тэгээд би 80 авахаас 50 авсан. Нэгсэндээ талент мэдчихсэн гэсэн үг байхгүй. Тэгээд жилийн төгсгөд нь ахаад эдгээр курсыг төгсөд дахиад шалгалт авна.
тэн дээр ахаал 80 авч дараагийнхаа 2 дахь курс руу орно. Тэгээд би мэдээж хэрэг нөхөө Монгол хүн байна гэдэг биш үү. Тэгээд гүрээгээд хичээж аваад тэгээд 2 дахь шалгалтын дээр 80 оноо авсан. Тэгээд тийм учраас намайг 2 дахь курстэй өргөжлөж fellowship-ээр өргөжлөж зөвшөөрсөн. Ер нь бол эхний шалгалтын дээр 6 сарын шалгалтын дээр унахт нь буцаач тийм лээ. Cancel-чдэг. Тийм. Sorry одоо ингээд бид нар өөрт чинь боломж оллоо. Гэтэ та одоо хичээсэнгүй ч гэдэм. Миний хувьд бол магадгүй жоохон exceptional байсан байж магадгүй. Анх удаага Монголоос имж очиж байгаа. Гэдэг үүднээс нь тэгээд арай зөөлхөн хандсан байж магадгүй надад. Тийм. Гэхдээ ямар ч үдээс надад хоёр дахь боломжийг олгосон. Тийм. Тэгээд 6 сар тутам шалгалт өгнө гэсэн. Тэгээ 2 жилийн дараа төсвөлтний мэргэжлийн шалгалт авав. Тэгээд чи яг нейроардлогийн diagnostic neuroradiologist болно гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгээд миний хувьд би өөрөө нөгөө анги их сонирхолтой судасны ажиллагаа хийх багтаа учраас 2 дахь fellowship буюу тэр interventional neuroarдлогийн fellowship-ийг бас яг тэр Отовагийн их сургуульд дараагийнх нь 2 жил хийсэн гэсэн. Нэгсдээ би 4 жил тэр Отовагийн их сургуульд clinical fellowship ажиллагааны болоод мэдрэлийн судсан доторх археологийн чиглэлээр сурсан гэсэн. Та Good Night-ийн бүтээгдэхүүний талаар мэдэх үү? Нойрны чанараа сайжруулахыг хүсвэл Good Night-ийн хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Яагаад вэ гэвэл Melissa, Bambayn ханд, зүрх цэцгийн ханд болон L-триптопан гэх байгалийн гаралтай урамлын хандуудаас бүрдсэн нэрээ онцлогтой. L-триптопан болох үндсэн бодис нь серотонин буюу аз жаргалын гормон, мелатонин буюу нойрны давруудыг тэнцвэржүүлж сайжруулснараа таны нэг өдрийг амьдралыг өөдрөг байхад болон нойрны чанарыг сайжруулахад тусалдаг байгаамаа. 4 жил резидентээ хийчээд дахиад 2 жил ажилласан юм тий. 4 жил хийчээд уг нь бол анхны төлөвлөгөө бол 2 жил diagnostic neuroardiology fellowship хийчээд буцаж ирнэ гэсэн юм төлөвлөгөөтэй. Ажил дээр ч гэсэн тийм одоо яриад өгөхөд тэг явсан гэсэн. Тэгээ боломж орсон учраас би ахад үргэлжлүүлээд тэр interventional neuroardiology fellowship-ийг 2 жил хийгээд тэгээд надад Канадын зүүн эрэгт байдаг Nova Scotia гэдэг мужи байгаа. Тэрний Dalhousie гэдэг их сургууль байгаа. Нийтдээ 700 мянган орчим хүн амтай, 1 сая гаруй хүн амтай тийм муж province. Тийм. Тэгээд яг downtown хот нь болохоор 700 мянган хүн амтай. Нэг их сургуулийн том их сургуулийн эмнэлэгтэй. 1870 80 он жилээр байгуулагдсан тийм дээр үеийн сургууль. Тэндээс interventional neuroardiology гэмтэр ажиллаж байгаа санал ирсэн. Ажлын санал ирсэн гэсэн. Тэгээд атсан чинь тухайн жил тэтгэвртэй гарах хэрэгтэй байсан тухайн тасгийн neuroardiology гэмч маань 72 та тийм профессор байсан тий. Тэгээд ковид гарчихсан. Тэгээд ерөөхдөө би одоо ингэж тэтгэврт гарах юм бол аялж чадахгүй чөлөөтэй биштэй хэл хязгаар ингээд жоон хаалттай. Дээрээс нь өвчин зовлон гарсан учраас би бас өөрөө аялах сонирхол жоохон бага байна яагаад те. Настаа унжи ирүүд нь бодсон шүү дээ. Тий. Дээрээс нь би одоо ингээд тэтгэврт гарчихаар надад ингээд өвчих гээд байгаа шүү тийм айц төрөлдөн тийм учраас би энэ жилдээ тэтгэвртээ гарахгүйгээд тэгээд бид нар чинь одоо юу гэдгийг яг нэг оронтоо гарч иж лав. Тэрнээс шинээр оронтоо гаргана гэдэг юм их хэцүү. Тэгээд би нэг жил хаад хүлээхээс гарахгүй болсон. Тэгээд нөхдөд надад чи хүлээхийн оронд нэг жил манай дахиад fellowship хийчихэд тэгээд би нийтдээ Канад 5 жил fellowship хийсэн. Тэгээд тэрний төгсгөлд нь Канад чинь ажил нэг сонь шүү дээ. Яг 6 сарын 30-нд дуусаад минут мандаа 7 сарын 1-ээс гээд бүх сургалт ажил юмнууд нь тэгж ирэхэд явдаг гэсэн. Тэгээ би 2023 оны 7 сарын 1-ээс 24 оны 7 сарын 1 хүртэл яг 1 жил Канадын Dalhousie их сургуулийн эмнэлэгт neuroardiology эмчээр тасгийн одоо attending гэж хэлдэг шүү дээ. Attending team эмчээр ажиллаж байсан. Тэгээд би анх юу шинжилгээ ухааны магистр зэрэгтэй доктор зэрэг энэ байхгүй. Тэгэхдээ ажилд ороход их сургуулийн эмнэлэгт орж байгаа учраас assistant professor гэдэг цолыг гэж шууд олгочтой юм байлаа. Тэгээд 5-6-7 жил ажиллаж байгаад хичнээн ямар хэмжээний пейпер эвлүүлнэ үү те шаардлага хязгаар гаргана тэр үед нь associate professor болгоо.
Тэгээд тэрнээс хойш ахаад нэг 5 6 жил явж байгаад ахаад хангалттай хэмжээний paper хэвлүүлэх юм бол the full professor гэдэг цолын нөгөөд ингэ явдаг юм байна л дээ. Тэгэхээр миний хувьд бол assistant professor гэдэг цолтойгоор 1 жил attending одоо тийм diagnostic болоод intervention айл-алын хийжсэн гэсэн. Манай подкастын маань ивент итгэгчээр болохоор Injeli брэнд хамтран ажиллаж байна. За тэгэхээр Injeli брэндийн маань энэхүү бүтээгдэхүүн өөр дээрээ төмөр, зис, кальц, магний, цайр зэрэг 5 төрлийн эрдэсийг болоод өөр дээр агуулсан байдаг. За тэгэхээр бид бүхэн сайн мэдж байгаа цайр бол бид бүхний дархлын системийг дэмжих, за магний болохоор булчин чангараас шүрмэс татах зэрэг, за бас мөн стресс, за нойргуудл зэрэг үед бол маш эрг нөлөөтэй бол байдгийг бол бид бүхэн мэднэ. За кальц маань болохоор бид бүхний шүд болон ясны бат бөх бэхжилт солилцоонд бол маш чухал нөлөөтэй. Харин зис маань бид бүхний арсны нөхөн төлжүүлэлт, за бас мөн одоо энэ ясны бат бэх байдал, дархлаа, за бас мөн өсний өнгө зэрэгт бол маш чухал нөлөөтэй байгаа гэсэн үг. За тэгэхээр та бүхэн энэхүү Injeli бүтээгдэхүүнүүдийг номин болон CUGS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс авах боломжтой байгаа шүү. Ургаар баялаг Injeli протеин. Ачаалал давах хүч. Ирч хүчийг мэдэр Injeli. Өдөр бүр сэрэг. Та Монгол улсын эрүүл мэндийн салбартаас тодорхой хэмжээний олон жилийн ажиллаж байгаа. Тэгээд Канадад очиод бас ингээд fellowship хийгээд ингээд ажиллахад одоо эрүүл мэндийн системийн хувьд ялгаа маш их харагдсан баг тий. Түүнээс одоо яг Канадаас Монгол улсад нутагшуулах боломжтой тэр суралцах арга барил ч юм уу эсвэл яг эрүүл мэндийн системийн хувьд тутагшуулах боломжтой арай ойр зүйлүүд нь юу байсан бэ? Канадыг сонирхолтой ингээд Монгол Канад хоёрыг харьцуулахаар хүн ам болоод газар нутгийнхаа хувьд Канад манайхаас ер нь ойролцоогоор 10 дахин том. Газар нутгийн хувьд ч тийм хүн амын хувьд ч тийм манай 40 сая хүн амтай. Яг газар нутгийн хэмжээгээр бол Оросын дараа орж байгаа 2 дахь том ш. Гэхдээ манай Монгол улсын одоо сая 500 км гэдэгтэй харьцуулахад бол 10 дахин том. Ийм одоо манайхтай адилхан их тархаа бутархаа байрлсан ийм усуд гэсэн. Ихэнх хүн амынхан нийт хүн амынхан ихэнх нь одоо яг Америк Канадыг хилж байгаа тэр нарийнхан одоо яг шугам татсан юм шиг зураг сууж яг тэрнийхээ дагуу амьддаг. Яагаад гэвэл арай цаг уурн арай зөөлхөн битээхэн юмтайгаа ойрхон. Хойш тусмаа илүү их одоо битүү тэгээ дээрэс нь цас их орно хүүтэн зэрлэг амьтад ихтэй гих мэтчлээ. Тэгээ том хотууд нь дандаа тэр ингээд Америкийн хойд хилээд авсан байдалтай явдаг тийм. Тэнд бол телерадиологи, телемедицин гэдэг юм их сайн хөгж өссөн. Яг үхээр нэгдүгürt яг уу эдийн засгийн хувьд манайхаас бас арай ялтж байхгүй хүчтэй явсан байна л да тийм ээ. Тэр үүднээсээ эмнэлгүүд нь ороход ямар ч үсэн компьютертай, эмратай жижиг эмнэлгөөж болно л доо. Дээрэс нь хэдийгээр хөдөө орногт ажиллаж байгаа ч гэсэн тэр эмчнэр ялгаа байхгүй их сургуулийн эмнэлэгт ажиллаж байгаа, дүүргийн эмнэлэгт ажиллаж байгаа тэр эмнэлгүүдтэй адилхан цаг хугацаанд бэлтгэгдсэн, адилхан хэмжээний туршлагатай хүмүүс байдаг шүү. Тэгэхээр миний ажигласнаар манад бол илүү нэвтрүүлж болох одоо Канадаас авч болох зүйл нь их хурдан хугацаанд авч болох зүйл нь бол телерадиологи юм уу телемедицин гэдэг нь илүү дараагийн нэг юм нь бид нэр сургалтын асуудал байна. Чанарын асуудлыг дараа нь хяал эрүүл мэндийн систем салбар учраас чанар юусан амин чухал. Тий яг гэвэл бидний хэлж байгаа үг, бичиж байгаа үг болгон ярд маш том одоо consequence буюу тэр үр дагавар сайн байж болно уу байж болно. Тийм учраас хариуцлагын асуудал давхар яригдана. Сурах жил хугацааны асуудал яригдана. Хаана бэлтгэх үү гэдэг асуудал. Яг хичнээн тооны хүнийг ямар чиглэлээр бэлтгэх үү гэдэг асуудал яригдана. Тэгэхээр нэг эмчийн төвшөнд би өөрөөхөө сураад мэдээд ирсэн юмыг дараагийн нэг 2 хүн юм уу 10 хүн заах нэг өөр. Гэтэл улсын хэмжээнд дараагийн 10 20 30 жилийн турш Монгол хүмүүсийн эрүүл мэндийн асуудлыг хариуцаад явах тэр 2 3 4 мянган эмчийн одоо боловсролын асуудлыг шийдэх бас нэг өөр асуудал тийм ээ. Тэр төвшөндөө өөр хэмжээнд яригдах бах. Миний бас нэг өөр ажилласан юм бол
их хурдан хэрэгжүүлж болох их хурдан ч яг ер нь хэрэгжүүлж болохоор нэг юм Канад жишээл 40 сая хүн амтай. Тэгэхэд 17 анаахын их сургуультай. Тэгээ тоон тодорхой. Тэгээд тэр 17 их сургуулийн нэг 11 12 нь одоо яг их сургуулийн төвшөнд бүх чиглэлийн одоо мэргэжил салбарын одоо үйлчлэгээ зөвлөгөө өгдөг гэсэн. Одоо жишээлбэл яг миний сурсан нэрийн интервеншнл адилуугийн чиглэлээр тэр 17 их сургууль 17-оо зөвлөгөө үйлчлэгээ үзүүлэхгүй гэсэн. Нэг 11 2 нь үзүүлнэ. Тэгээд нэг эмнэлэгт ойролцоогоор нэг 4 5 эмч 4 5 яг тийм ажиллабар хийдэг эмч байлаа гэхэд нэг 10 үдэ эмч нэг 50 60 эмч байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд сүүлийн жил бол би яг одоо тэр 50 60 эмчний нэг болж ажиллаж байгаа. Их том улс юм шиг мөртлөө яг ингээд төрөлжөөд хэд төрөлжөөд найсаад ингээд ороод ирэхлээр их жижигхэн комьюнити орчиж байгаа. Тийм. Тэгэхээр энэний ард нь юу вэ гэхээр чанар хариуцлагын асуудал байгаа байхгүй. Тийм. Ямар хэмжээнд хүн бэлтжээж энэ хүн privilege гэж хэлдэг шүү дээ. Ийм юм хийх хэрэгтэй. Энэ ажлыг хийх хэрэгтэй. Энэнийг хийх чи арай болоог байна. Академичээс орчих юм уу те. Эсвэл тэнд очиас орчих юм уу. Гэтэ тэр боломжууд нь гаргаж өгдөг гэсэн. Тэр нь их том одоо давуу тал нээлттэй байх юм уу? Тийм. Тэгэхээр хүмүүс нь ч гэсэн өөрсдөө тэр хайрцаг аюулсан ойлгодог. Окей. За би бол нэг ийм хэмжээний би ийм хэмжээний одоо хэмжээнд хариу бичих гэдэг юм уу ажиллабар хийх болно. Би энийг чадна. Энийг бол би чадахгүй бол би чадахгүй гэдгийг хэлнэ. I don't know гэдэг үгийг одоо маш сайн сурсан. Тийм. Please help me гэдэг үгийг маш их сурсан. Тийм. Тэгэхээр энэний ард одоо хариуцлагатай байх гэсэн санаа юм байна гэж би ойлгосон. Тийм. Тэгээд та Монгол улсын нөгөө нэгдүгээр эмнэлэгт интермедиат ингээд ажиллаж байхдаа улсын эмнэлэгт ажиллаж байсан. Тэгээд тухайн одоо амталтаараар хүмүүстэй хэрхэн үйлчлүүлдэг харьцдаг тэр нэг хүн дээр одоо үзэх юм минут гэдэг ингээд байдаг шүү дээ. Манайд бол өдөрт амталтаараар маш их хүмүүс ирдэг тий. Завсар зайгүй, зогсоо зайгүй ингээд үзлэгтэй байдаг. Тэгмээ Канадад тэрхүү байдал нь ямар хувь байдаг вэ? Одоо хүмүүс нь өөрсдийнхөө эрүүл мэндэд хандж байгаа хандлага нь ямар байдаг вэ? Харилцаа адилгүй. Одоо жишээлбэл Канада эрүүл мэндийн систем манайтай ойрхон нэг юм юу вэ гэхээр даатгал. Тэр нь бид нар ч гэсэн Канадууд ч гэсэн тэр Universal Health Insurance гэдэг ийм даатгалтай. Нэгсэндээ хэрвээ чи ажил хийдэг л бол засгийн газраас чамд эрүүл мэндийн асуудал гарсан тохиолдолд тэр чинь 100% даана л гэсэн ийм тогтцоо явж байгаа байхгүй. Дэлхийд ерөөдөө энэ эрүүл мэндийн даатгал гэдэг юм чинь бол анх Германд 1800 оны сүүлээр анх үүссэн юм шүү дээ. Тэгээд хэд хэдэн одоо сайн олон зууны турш явж байгаад ерөөдөө энэ улсуудын даатгалын систем арай илүү хүндээ ойрхон зүв юм байна гэдэг нэг шалгараад гарч ирж байгаагийн нэгэн Канада эрүүл мэндийн даатгал мөн. Биднээсээ хамгийн ойрхон нь бол одоо жишээл Тайван ч юм уу, Сингапур ч юм байна шүү дээ, тий. Нэг тэгд амьдарч байгаа гэдэг үгнээсээ. Тэгтэл яг Канад эмч хүнд үзлэг хийхийн тулд заавалжгүй тэр үйлчлүүлэгч тэр өвчтөн эхлээд өрхийн эмчээр үзүүлсэн байх хэрэгтэй. Тэгээ referral гэж хэлж байгаа. Тэгээ одоо илгээж бичиг. Хүнд эрүүл мэндийн асуудал гарлаа. Гээ өрхийн эмчтэй байх хэрэгтэй. Өрхийн эмчтэр очино. Зовлонгоо зовёроо хэлнэ. Тэгэхээр өрхийн эмч нь өөрийнхөө хэмжээнд шийдэж чадах юм байх юм бол тэндээ шийд. Хайсан ч явал. Жижиг альберыг хүртэл тэндээ хийж. Хэрвээ өөрийнх нь мэддэг чаддгаас илүү юм уу эсвэл яалтч байхгүй айлын төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмчийн туслан зөвшөөрөлтөө зөвлөгөө хэрэгтэй бол тэр хүн тэнд бариад тахгүй. Дараагийн шатны явуулна. Тэгтээ илгээх бичгээ явуулна. Reference. Тэднээсээ тийм хүн ийм зөвөртэй би ийм сэжилж байна. Энийг тодруулж өгнө үү? Энийг эмчилж өгнө үү гэдэг. Дараагийн одоо их сургуулийн голдуу их сургуулийн эмнэлгүүд рүү явуулна. Тэнд бол их сургуулийн эмнэлгүүд бол одоо хамгийн одоо нэр хүндтэй гол судалгаа шинжилгээ хийж байгаа клиникийн бүх одоо нарийн бүх шинэ гоё технологиуд орж ирж байгаа тэр төвүүд нь гэсэн. Тэгэхээр тэр их сургуулийн эмнэлгүүд рүү очино. За их сургуулийн эмнэлгийн эмчидтэй уулзсан үзүүлэн гэдэг чинь бол одоо их хувь тавилангийн асуудал шүү дээ. Тэгээ одоо их азтай байна гэсэн үг хэвгүй юу? Тэгээ яг хөө тэр одоо хашин байдлаар хэлэхэд манайх нөгөө тэнгэрийн өмнөд хатгалаа гэж хэлдэг шүү дээ. Тэрэн шиг
тийм Канад юм хойд Америкт эмч хүнтэй уулзсан, эмч хүнээс нарийн мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авна гэдэг бол их хацтай нэвтрийн тийм сайхан зүйл гэсэн. Тийм. Маад бол жоохон тийм шиг л да тийм. Айл болгоноос нэг эмчтэй, маад хоёр эмчтэй. Тэгээд ингээд асуудал хэцүү шүү дээ. Одоо эмч байхын зэрэг алгагүй шүү дээ. Зарим тохиол тийм нөгөө жаа мэдгүй эмчээс зовлон үзсэн шаханц дэргэд гээд нэг юм хөө философид яваад шүү дээ. Тэрний чинь ард эргээд нөгөө хангалттай бэлтгэгдсэн үгүй юу, хариуцлага нь ямар вэ, чанар ямар вэ гэдэг асуудал дахиад ярив. Зүгээр яг манай Монгол улсын эмнэлгийн үйлчлүүлэгч нэг эмчийн үзэж байгаа үзлэгийн тоо одоо улсын нэгдүгээр эмнэлэг ч юм уу 2 3 дугаар эмнэлгүүд ингээд улсын эмнэлгүүдийг жишээ аваад ярихад өдөрт маш олон хүн үзэж байгаа шүү дээ. Тий одоо мэдгүй одоо 30 40 50 магадгүй 60 ч юм уу. Тийм. Тэгэхээр чинь өдөрт хүн 8 цаг ажиллах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ хүн чинь амттай учраас ядардаг байхгүй. Тэгээ нэгдэн ядарна, толгойн ажиллагаа болно. Тий гар хөлн удаашин, хил ам зуурн зөндөө юм болно. Өсөн санган бас хүн учраас ард нь амьдрал байгаа, сэтгэл санааны асуудал байна. Тэр болгоны шин ингээд scientifically ингээд судалсан биз дээ. Хүний productivity өдөрт 8 цаг максимум ажиллах юм байна. Тэрэн дотроо хүний ажиллах бүтээмж нь янз бүр байх юм байна. Өдрийнхөө хэмнэлээр өөр байна. Тэгтэл манад бол маш их олон хүнийг нэг дор богино хугацаанд үзэж байгаа байхгүй улсын эмнэлгүүд. Яалтч явахгүй шаардлага байгаа учраас тэр эмчнэр тэр олон хүнд туслахын төлөө тэр үйлчлэг хийж байгаа. Гэхдээ ахаар бид нар тэрний чанар нь ямар байсан бэ? Хариуцлага асуудал яригдах байхгүй. Тэр тийм хэмжээнд эмчнэрээ шахаж ажилуулчаад тийм хэмжээнийхэн цалин өгж гинүү гэдэг асуудал бас яригдана. Тэгэнгүүт нөгөө хүмүүс маань өөрсдөө нэг хүнийг 5-10 минут үзэх боломжгүйгээр хаалга үйлдэн онгоолгож ингэчээд анхаарлыг маш их сарниулчаад тэгээд тэр хүнээс их өндөр одоо тусламж үйлчилгээ гэж хэлдэг тийм халамж хүсээд байдаг тийм. Тэгтэл тийм боломж нь байна уу? Тэгэхээр уусаа байхгүй байна л да. Тэгэхээр иймэрхүү том хэмжээний ялгаанууд байгаа. Тэнд бол одоо жишээ хамгийн энгийнээр жишээ манай салбараас ингээд харьцуулаад үзэхэд хевлийн эхогийн шилжүүлэг хэлдэг шүү дээ. Тун болон мэдэн те. Хевлийн эход харуулдаг. Хевлийн эхо гэж нь одоо манай Монголд бол аль ч эмнэлэг татсан хевлийн эхо бага арцгийн хүндэтэй цуг ингээд хатчих байгаа. Тэгээ тэрийг заримдаа 15 минут, заримдаа 20 минутанд археологийн юмч харж байгаа шүү дээ. Гэтэл одоо Солонгос ч юм уу, Орох норон за яг хол одоо Америк, Солонгос, Америк, Канада байлаа гэхэд тэнд бол сонографер яг мэрэгжлийн технологич тэр эхогийн зургуудыг авна, эхогийн шилжүүлэх юм. Тэгээ тэрийг нь дүр сонжлогооны эмч компьютер ямаран зураг уншиж байгаатай адилхан тэр факс систем дээрээс зориултын дэлгэцэн дээрээс уншиж дүгнэлт бичнэ гэсэн. Тэгээд хевлийн хүндийг бүтлээр нь харна гэж юм байхгүй. Бага арцгийн хүндэд нэлээд харна гэж юм байхгүй. Яагаад тэр хүнд энэ хевлийн эхо шилжүүлэх шаардлага гарсан юм? Илгэнд нь асуудал байгаа юм уу? Бөөрөнд нь асуудал байгаа юм уу? Тэрүүгээр нь л харна. Тэрнээс биш элийн харж байгаа юм чи бөөрийг харж байгаа юм чинь давсын ч юм уу төрөв бичих юм харчиг гэдэг ийм концепт нь буруу. Тэгээ тэр хүнд өгж байгаа минут нь буруу. Зөвхөн тэнд бол одоо шилбэл элэгний эхо л гэж байгаа. Магадгүй элэг цэсний эхо ч гэдэг. Их одоо өргөжүүлэхэд элэг наар булчих хааж гэдэг юм уу те. Нэг юм уу хоёр ихтэй максимум 3. Ер нь л нэг хоёр ихтэй л харна нэг харахтаа. Тэгээд тэр хүн маш тайван орчинд сайхан ууж тайван өөрийнхөө цагийг авч аваад нэг хүнд дор хаяж 40 минут ганцхан элэгний тэгээд цэсний хүдийн зургийг авч тэр эргэтэнд эмгэг уурш байна уу гэдгийг илэрхийлэхийн төлөө тийм хугацаа зардаг байхгүй. Манад бол яаж нөгөө гэхээр 15 минут нь машинд байна шүү дээ. Тийм тэгэхээр ахаал нөгөө чанар хариуцлага асуулаа гэсэн. Тийм. Тэгээд тэрийг арт түмний хүлээн зөвшөөрсөн эмчтэн хүлээн зөвшөөрсөн юм байгаа байхгүй. Тэгээд л алт хоонох юмнууд их гарна шүү дээ. Нэг хүнтэй 50 сууж байгаад нэг цаг ярих. Их сайн үгээ танилцаад нэг 5 минутанд ойр зургийн мэдээ солилцох хоёр чинь шал өөр шүү дээ. Тэр нь шил юм болоод байгаа гэсэн.
Voyage брэнд маань шүтлэг усаар төрлөө нэмсэн байна. Шүтлэг усыг бий болгохын тулд 120 метрийн гүний уснаас 6 давхар дамжлагтайгаар шүүн гаргаж, байгалийн хужраар эрдэсчүүлэн шүтлэг болгон та бүхэнд хүргэж байгаа юм байна. Шүтлэг усыг ууснаар хүний бие организмын хүчил шүлтийн хэмжээ тогтворжиж, бодисын солилцоо эрчимжих давуу талтай байгаамаа. Итгэл төгс хэрэглээ. Voyage. Монгол улсын одоо эмч багш нарын маань таны зөвлөх доктор профессор эмч нарын одоо танд заах арга барилыг Канадад очиод багш нарын сургалтын системийнх нь юм уу багш нарын заах арга барилынх нь аль аль талтай одоо онцлог зүйл нь юу байсан бэ? Манайд нэг юм дэвшил гарсан байна. Тэр нь юу вэ гэхээр зарим нэг салбарын чиглэлийн резидентүүдийн сургалт арай жоох уртулсан байна. 6 сараар ч юм уу 1 жилээр ч юм уу уртулсан байна. Би тэр аягүй баяртай байгаа. Хоёрдугаарт нь резидент хийж байгаа юмч нарт багч гэсэн цалин өгдөг болсон байна. За энэ бол аягүй том дэвшил баггүй. Бидний гаргасан улсаараа салбараараа гаргасан маш том дэвшил. Би энд бол энэ дэвшлиг гаргасан хүмүүст амар талархаж баярлж байгаа. Одоо бид нар энэ гаргасан дэвшлээ өшөө сайжруулах хэрэгтэй. Яг тэр олон улсын стандарт навж хэрэгтэй гэсэн. Заах арга байдлын хувьд бол өөр. Манай резидент сурж байгаа юмч нар яг гартан юм хийхгүй шүү дээ. Яг хүний бие дааж үзэхгүй шүү дээ. Хариугаа одоо юм ингээд өөрөө бичээд хүнээр конфермлуулад ингээд явах хэрэгтэй байхгүй юу? Яг нарийн туршлагатай хэмжээр. Тэхин арай харьцангуй бага байна. Яг тэр дүр сонжлогооны юм уу, миссислийн юм уу, докторийн мэдрэлийн тэр резидент хийж байгаа юмч нарын оролцоо өдөр тутмын клиникийн практикт өөрийгөө зориулж байгаа тэр оролцоо нь жоохон бага санагдаад байгаа. Магадгүй тэр болцоогоор хангаж өгж байгаа нь бага байж бас магадгүй. Асуулт чинь надад хоёр талаас байгаа шүү дээ. Ганцхан талаас биш. Ямар ч гэсэн дэвшил байна. Ахаа сайжруулах юм зөндөө байна. Жишээ татаад ярихад манад одоо дүр сонжлогооны эмч болоход дүр сонжлогооны резидент 2 жил шүү дээ. Тийм. Канад бол 5 жил. Ханах төгссөнөөс хойш ерөөж дүр сонжлогооны эмч, радиологийн эмч болоё гэж бодох юм бол дахиад 5 жил сурах хэрэгтэй. Америкт бол 4 жил, Сингапурт бол 6 жил. Тэгжээж хэр баргийн алдаа гаргахааргүй хэмжээнд тэр эмчийг бэлтжээж 6 сар тутам шалгалт авч ээж, сайн мууг нь мэдрүүлж ээж, юу мэдж байгаа, юу мэдэхгүй байгааг нь ойлгуулж ээж, тэгээд маш их хэмжээний volume буюу их зураг уншна гэсэн үг байхгүй. Өдөрт нэг 5 зураг биш шүү дээ. Тэд нар чинь 50 60 зургийн хариу бичиж байгаа. Дээрээс нь өдөр тутам өглөө ажил нь 7-оос эхэлж байна. 7-оос 8-ийн хооронд дандаа лекц хичээл сургалт орж байна. Өдрийн цайнаар резидентүүд юм уу fellow тэнд гонцонд явна гэж байхгүй шүү дээ. Их хвчлэн гэрээсээ хоолоо авчирна. Тэгээ авчирсан хоолоо ланчон гэж хэлдэг шүү дээ. Одоо ингээд багш хичээл зааж хооронд хоол байдаг шүү дээ, тий. Иймэрхүү байдлаар тэгээ үдээс хойш нь яг уу хичээл нь ажил нь адилхан 5 гэл тарна шүү дээ. Аттендунгууд бол яг уу 5 гэл гэртээ яриад үг шүү. Нөгөөдөл чи яг уу үлдээд судалгаагаа хийн, ресерч хийн. Ахаад өдөр нь бичиж амжаагүй шинжилгээний хариу гүйцээж бичнэ. Маргааш өглөөнийхөө раундс бэлдэнэ. Гих мэтчлэн той томгүй олон клиникийн ажил байгаа байхгүй. Тэгээ тэр болгоны чинь 5 жил хийчихээр хүн за одоо ер нь л одоо их л асуудалтай биш үү ер нь тэгээд сайн хэмж болно доо. Тэгээ их живтгэн мэддэг гэсэн үг байхгүй. Тийм. Тэр дунд чинь үнэхээр сайн хүмүүс нь байна. Жоохон удаан сурдаг хүмүүс байна. Хүн л юм чи янз бүр шүү дээ. Тийм учраас сонирхолж хэлэхэд одоо Канадын резидентийн сургалт нь нөгөө яг зөвхөн ингээд 5 жил гээд ингээд тодорхой хугацаа заасан байснаа болоод тэр илүү одоо ур чадвар дээр үнэлж их юм competency based болчихж байгаа. Нэг гэсэн доо хэрвээ чи smart enough байгаад энэ 5 жилийн сурах ёстой юмыг 3 жил 4 жилийн хугацаанд сурах шалгалтаа өгч чадах юм бол окей. Чи одоо board exam өгөөд төрөлцсөн юм гэж юмч болно. Олж болно гэдэг тэр боломжийг олж байгаа байхгүй. Систем нь өөрөө яг сурахаас өөр аргагүй байлууд юм шүү дээ. Хангалттай 5 жилийн хугацааг нүүж юм тий.
Монгол улсад бас дүр сурталчилгааны резидентүүд хамгийн одоо өндөр өрсөлдөөнтэй байдаг резидентүүд ордог байхгүй. Одоо энэ жилийн резидентийн шалгалт гэхэд дандаа эхний 15 хүүхдийг авна. Гэхдээ дандаа бүгдээрээ 90-с дээш үнэлгээтэй байсан хүүхдүүд л авч чадсан байдаг ч юм уу. Хамгийн өндөр өрсөлдөөнтэй байдаг. Тэгэхээр яг дүр сурталчилгаагаар одоо оюутнууд маа ч юм уу резиденттэй орсон байгаа хүмүүстэй та за ирээдүйд дүр сурталчилгааны сайн гэж болно гэж бодож ивэл энэ зүйлүүдийг оюутан байхдаа эсвэл резидент байхдаа заавал сурсан байгаарэ гэж зөвлөх байгаа юу? Тийм дүр сурталчилгааны резидент ганцхан Монгол биш юм бэлээ. Тийм маш их улс оронд тийм их өрсөлдөөнтэй хүмүүс бол сонирхолтой. Тэгээд хүмүүс эмчнэр энэ салбарыг ил амар гэж ойлгоод юм шүү. Тэг ингээд зүрхүү яг хүнтэй зурлаад ахгүй нэг өрөөнд суугаа зургийн хариу бичээд байна ч гэдэг юм уу те. Тэр талаас нь хараад багш ба. Битэл бас тийм биш. Яг нийт резидент эмчнэр ч юм уу эсвэл резидент дүр сурталчилгаа сонгож байгаа анаахын төгс курсын оюутнууд ч юм уу те эсвэл резидент өгье сурыг гэж бодож байгаа дүр сурталчилгааны чиглэлээр явж байгаа эмчнэр хувьд дүр сурталчилгааны эмч болох нь бол цаг хугацааны асуудал байхгүй юу? Тийм резидентийн тэнцэл орчвол тэгээд сураад өгч штэ. Гэтэл чи яг үнэхээр мэргэжилтээ сайн шаардлага хангасан өөртөө одоо итгэлтэй гэх юм уу? Эсвэл хүн өөрөөс мэдэн штэ би мэдгүй гэдэг. Хүн хэлэхгүй байж болно л доо би мэдгүй гэдэг хэлэхгүй байж болно. Гэхдээ дотроо л мэдж байгаа штэ би мэдгүй гэдэг. Тэгэхээр сайн дүр сурталчилгааны эмч болёо гэх юм бол клиник аягүй санагддаг бас гэсэн. Тийм. Нэгсэндээ тухайн өвчнийхөө талаарх онлайн мэдлэгч нэмийг сайн байх хэрэгтэй гэсэн. Тэгжээж чи зураг харахаас өмнө одоо жишээлбэл толгойн компьютерийн зураг харахаас өмнө, нурууны MRI зураг харахаас өмнө, хэвлэлийн үндийн компьютерийн зураг харахаас өмнө энэ хүнд ямар зөвөр байгаа юм гэдгийг сонсоод ямар шинжилгээнүүдээр ямар өөрчлөлт байгаа гэдгийг сонсоод толгоонд чинь ялгаа онцлогооны лист гэж чагсаалт гарч ирэх байхгүй юу? За энэ хүнд магадгүй тархины хавдар байж магадгүй, харуулт байж магадгүй, уйланхай байж магадгүй, өрөвшил байж магадгүй, буглаа байж магадгүй. Тэгээд тэр ялгаа онцлогоо чинь толгойд чинь байгаад тэрний дараа хэрвээ хавдар байх юм бол компьютерийн зурган дээр ингэж харагдана. Харуулт байх юм бол компьютерийн зурган дээр ингэж харагдана. Эсвэл MRI зурган дээр ингэж харагдана гэдэг мэдлэг мэдээлэл чинь нүдэнд чинь дүрс нь харагдчихэж дараа нь чи зураг харна штэ. Тэгээ зураг хараад чи нөгөө толгоондоо төсөөж бодож исэн чинь тэрний аль нь вэ гэдгээсээ харж ээж онш тавьх асуудал байдаг штэ. Одоо нийтээрээ бидний нэг жоохон сул байгаа юм юу вэ гэхээр шинжилгээнд явуулж байгаа эмчнэр нь клиникийнхаа асуултыг тодорхой бичихгүй юм гэсэн үг. Тэр нарийн мэргэжлийн эмч үзсэн байж тээ мэдрэлийн юм уу, мэслийн юм уу, хүүхдийн юм уу нэг эмч тэр хүнийг үзсэн байна. Үзээд чагнаж үзээд, асууж үзээд, дарж үзээд, лабораторийн бус шинжилгээнүүдийг үзээд нэг ийм өвчин байж магадгүй, ийм зовиртой, ийм сэжиглээд байна гэдэг тэр клиницист чинь өөрөө нэг онш сэжиглэн штэ. Тэрийг дүр сурталчилгааны шинжилгээнд явуулахдаа тэр referral буюу илгээх бичгэн дээр тодорхой бичих хэрэгтэй байхгүй юу? Тэдэн настаа тийм хүн над үзүүлсэн ийм зовиртой ийм өвчин сэжиглэж байна. Надад энэ уушгины компьютерийн шинжилгээнд дээр уушгины хавдар байна уу? Уушгины артерийн тромб эмболи байна уу? Эсвэл одоо тархинд нь хавдар байна уу? Харуулт байна уу? Тархинд нь хавдрын үсрхэл байна уу? Ялгаад өгөөч ээ. Асуулт нь клиникийн асуулт нь өөрөө тодорхой хэрэгтэй байхгүй дүр сурталчилгааны эмч. Тэгэхээр шинжилгээний хариу нэгдүгээр хурдан бичигдэнэ. Яг үгүй хайх юм тодорхой ш. Гэхдээ мэдрэлийн эмч энэ хүнд харуулт байна уу хаадаг гэсэн. Байн байхгүй. Айгүй хурдан хариуг нь хэлж. Тэрнээс бусад өөрчлөлт дахиад харуулт байхгүй мөртлөө өөр өвчин байж болох ш тэр хүний толгойд. Тэр нь incidental findings буюу санамсаргүй онцлогдож байгаа зүйлүүд байхгүй юу? Тэр хүнд харуулт хайж агаад мөрөсөл хавдар хайж агаад санамсаргүйгээр төрөлхийн өөрчлөлт олж болно. Санамсаргүйгээр тархины судасны аневризм илрүүлж болно. Гих мэдчлэн ингээд дараагийн юмнууд нь бие биентэйгээ холбоотой уялдаж байгаа юм. Тэгэхээр тэрний одоо priority буюу одоо аль нь илүү чухал юм те? Тэр хүн өөрөө мэдэх ёстой. Дээрээс нь тэр хүнийг эмчлэж байгаа эмч зайлшгүй богино хугацаанд яаралтай мэдэх ямар өөрчлөлт илэрсэн юм. Хэвэн бас байж болно шүү дээ. Тэгэхээр дүр сурталчилгааны эмчээс сайн дүнэлт хүсэж хүлээж байгаа бол
тухайн шинжилгээнд явуулж байгаа эмчнэр өөрсдөө тэр мэдээлэлээ клиникийн мэдээлэл хангалттай өгч өстэй гэсэн. Нууж болохгүй, төр сонирхлооны эмч юу гэх нөө гэдгийг сорж болохгүй. Тоглоом биш байхгүй. Энийг заар дахиад нэг хүний амьдралын асуудал ярьж байгаа учраас. Тийм. Тэгэхээр энэ дүр сонирхлооны дүгнэлт гэдэг юм чинь яг үүндээ бол тэр хүн зориг бичээгүй шүү дээ. Тэр шинжилгээ хийлгээд иргэдсэн явуулсан эмчид ардиологийн эмчээс явуулж байгаа захиа авахгүй буцаагаад өгж байгаа. Тийм. Асуултынх нь хариулт гэсэн. Тэгээ дараагийн асуултаа болохоор би Канадын яг эмчлэгч эрхийн лицензийн шалгалтын талаарх асуултыг асуух гэж байна. Хэдэн төрлийн шалгалт байдаг вэ? Та энэ шалгалтаас яг шалгалтыг нөхсөн бэ? Яг бэлдэх үе шат нь ямар байсан бэ? Танаас ямар ур чадваруудыг шаардсан бэ? За яг энэ дээр би хүмүүсийн урмыг жоохон хуулж магадгүй. Яагаад гэвэл би лицензийн шалгалт өгөөгүй Канадын. Канадад эмчээр ажиллах хэд хэдэн ийм одоо боломж хувилбар сонголтууд гэх юм уу? Бүлээн зөвшөөрөгдсөн тийм юмнууд байна. Мэдээж хэрэг хамгийн одоо шилдэг хамгийн сайн нь бол тэнд дүр сонирхлооныхоо юм уу эсвэл одоо нарийн мэргэжлийнхаа резидентийг хийгээд тэгээд тэнд board exam өгөөд тэгээд тэр чиглэлээр ажиллах. Энэ нь бол the best option. Гэхдээ it's gonna take several years. Айгүй олон жил авах байхгүй, нэлээд олон жил авна гэсэн. Тэгэхээр энэнд бол бүр анханасаа анахын оюутан байхдаа илт хийхтэй гэсэн. Тэгээд тэр нөгөө Канадын одоо Америкийн USMLE 1 2 3 гэдэгтэй адилхан Канадын яг тийм одоо хоёр шалтгаан. Онлайн шалгалт, гартын шалгалт. Тэгээд тэр нь мөн адилхан дотроо 1 2 стептэй. Google-ээр нэтэр дүүрэн байгаа. Тэгээд би бэлгэнгүй ядах ямар шаардлага байхгүй. Тэгээд дээрэс нь би тэр шалгалтыг өгөөг учраас тийм. Хоёр дахь эмчээр ажиллах боломж нь юу вэ гэхээр academic license гэдэг юмар ажилладаг гэсэн. Нэгсэндээ их сургуулийн эмнэлэгт academic license-аар клиникт эмчээр ажиллана гэсэн үг байна. Би бол тэрийг нь хийжсэн гэсэн. Тэр нь яг одоо accredited fellowship program гэдэг. Одоо зарим их сургууль би хэлсэн шүү дээ. Канадад шил 17 их сургуультай, зарим их сургуулийн эмнэлгүүд нь тодорхой сервисүүдийг үзүүлдэггүй. Яг тэрнтэй адилхан бүх их сургуулийн эмнэлгүүд нь энэ fellowship гэдэг хөтөлбөрийг явуулахгүй. Тэр дэрийг хангаагүй байхгүй Канадад. Тэгэхээр тэр хангасан 11 2 нь болохоор дотроо ахаад ялгаатай. Энэ fellowship хөтөлбөрийг явуулж болох ч гэсэн тэр нөгөө хойд Америкта ганцхан Канадад биш. Америкийн хэмжээнд хойд Америкта Америкад оруулаад гэсэн үг тийм. Хэмжээнд энэ их сургуулийн энэ нэр барилгын юм уу, энэ одоо хэвлэлийн үндийн барилгын ч юм уу, энэ clinical fellowship нь хүлээн зөвшөөрсөн accredited ийм програм баггүй. Тэгэхээр миний төгссөн нь болохоор тэр Ottawa-гийн их сургуулийн diagnostic radiology fellowship нь яг тийм accredited fellowship хөтөлбөр гэсэн үг. Тэр нь ганцхан Канадад биш, Америкт ч хүлээн зөвшөөрөгдсөн. Тийм accredited fellowship program хийсэн хүмүүс нэгдүгээр тэрийг хийх хэрэгтэй. Тим юмд аплайдах хэрэгтэй. Аплайдах байгаа бол энэ хөтөлбөр маань тэр American College of Radiology ч юм уу эсвэл тэр анагаахын сургуулиудын accreditation гэдэг тэр одоо хөтөлбөр тэр байгууллагаар энэ хөтөлбөр нь баталгаажсан уу гэдэг юм шалгах хэрэгтэй. Тэгээд баталгаажсан хөтөлбөрт нь суух хэрэгтэй. Тэгээд тэрний дараа fellowship хийж авах хугацаанд юм уу? Ялангуяа fellowship чинь айгүй 2 жилгээ сонсоход урт боловч давхраад дуусч. Тэрнээс өмнө юм уу? Эсвэл тэр хийж явахдаа юм уу? Нилээ хэдин paper хэвлэх хэрэгтэй гэсэн. Publish болох хэрэгтэй. За тэгээд тэрний дараа ганцхан одоо юу гэдгийг 1 жилийн юм уу 2 жилийн нэг одоо fellowship хийгээд Канадад academic license-аар ажиллах боломжууд их бага. Яагаад гэвэл Канадыг одоогоор international medical graduate шиг IMG-нуудыг accept болж байгаа, fellowship хөтөлбөрт accept болж байгаа улс орнд. Тэдний хувьд өрсөлдөө ихтэй гэсэн. Тийм миний хувьд болоод жишээлбэл MT-тэй эсвэл нэг Бразилтай ч юм уу эсвэл нэг одоо Бэлгийн нөхөрч байдаг юм уу те. Ингээд ийм нөхөдтэй ингээд цуг ажил сурч исэн. Тэгээд тэгэхэд бид нар чинь хүн амынхаа тоо
одоо ялангуяа энтгийг хятадууд бол маш компетитив байхгүй юу? Маш hard working, маш их төвчээртэй, зорилгоо ойлгоцсон, зорилго нь тодорхой. Тэгээ тэрнийхээ төлөө ирэхээс өмнө маш их юм хийчихсэн. Ирсэн хойно fellowship байх хугацаанд одоо тэр одоо шаардлагуудыг сайн орчин ойлгочихсон. Тэр үедээ л өөрийнхөө их оронд нэр байдлынхоо fellowship-ийг хийцсэн. Тийм хүмүүс ирнэ штэ. Тэгээд яагаад гэвэл эмнэлгийн ихэнх ажлыг их сургуулийн эмнэлгийн ихэнх ажлыг resident fellow авч явдаг байхгүй юу? Тийм. Resident-үүд хамаг ажлыг хийн, fellow тэрийг контролно, тэгээд зөв бурууг нь хэлнэ. Тэгээд эцсийн одоо yes no-гийн attending хэлдэг байхгүй юу? Ийм дараалтай гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл миний хувьд би 2018 онд анх очиход манай Монголд нэр барилгын fellowship гэдэг хөтөлбөр байхгүй шүү дээ. Одоош байхгүй. Тим юмд суугаагүй мэдхгүй ерөнхий барилгыг нь очиж байгаа байхгүй. General radio гэж байна. Тэгээ яг нэр барилгын салбар руу оронгууд тэнд 10 20 30 жил нэр барилгын профессор ажилласан хүмүүсийн хажууд бол гологдсон шүү дээ. Нас голог. Тэгэнгүүт дээрэс нь яг надтай цуг 1 жил одоо fellow хийж байгаа. Надаас гадна 1 юм уу 2 fellow нийтдээ жилд 2 юм уу 3 fellow авна гэх. Тэгээд ирэхэд нөгөөдөл чи одоо чи нэг хятад юм нэг инкиг байлаа гэхэд аль үжи өөрийнхөө их оронд нэр байдлын fellowship 1 юм уу 2 хийсэн. Нэр байдлын эмчээр ажиллаж исэн. Эсвэл дахиад нэг өөр Европын улс оронд бас тодорхой хугацаагаар дээшлүүлсэн. Ийм туршлагатай бараг шоу профессорууд орж идэг байхгүй юу? Тэгэхээр явж байгаа, явахаар төлөвлөж байгаа, бэлдэж байгаа бол одоо явахаас өмнө маш сайн бэлдэх хэрэгтэй өөрөө. Тийм яг тэр мэргэжлийнхаа текстбук тавьчих хийж хэрэгтэй. Зарим нэг юмнуудыг бол өөрөөсөө баа байгуу цээжлэн. Яалтч явахгүй зарим нэг ялгаа онцлогоон дээр нөгөө experience буюу туршлага тэр кейсүүдийг үзэж харж алдаж онжиж туршлагачих юм байна. Гэхдээ онлайн мэдлэгээ маш сайн байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо яг Монголд яг нэр барилгаараа fellowship хийсэн хүн бараг таал ганцаараа байгаах тий. Энэ дээр ийм хоёр ялгааг ойлгох хэрэгтэй. Тэр нь манай Монголд яг одоо өнөөдрийн байдлаар миний мэдж байгаагаар бол яг нэр барилгын ийм clinic fellowship бол байхгүй гэж би бодож байгаа. Зүгээр MRI аппаратны юм уу эсвэл компьютерийн аппаратны тэрний зургийг унших тийм дээшлүүлэх тийм сонголтууд бол байгаа. Гэхдээ байсан ч тэр нь 6 сар ч юм уу бас богинохон. Гэхдээ одоо шилдэг MRI тэр fellowship байлаа гэхэд тэр нь бүхэл юм уушна гэсэн үг байхгүй. MRI шилгээ толгоо, нуруу, хөл гар одоо юм ууч хэлийг бүгд нь уушна гэсэн. Зөвхөн нэрөөгөөрөө дагнасан биш гэсэн. Гэхдээ Монголд нэр барилгын чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан эмчнэр бол олон байна. Ялангуяа Япон улсад доктор хамгаалсан манай мэргэжлийн одоо маш олон мундаг эмчнэр залуучууд байгаа. Тэдний хувьд бол илүү судалгаа талдаа, research талдаа, PhD талдаа, тий PhD одоо судалгаа хийж байгаа учраас. Тэгэхээр бид нар яг энийг нэг жоохон ялгааг нь ойлгох хэрэгтэй. Нэг нь бол илүү судалгаа талдаа төвлөрсөн юм байна. Нөгөөх нь бол илүү яг клиник талдаа буюу яг өвчтөнтэй харьцаж исэн юм байна гэдэг. Энэний ялгааг нь ойлгох хэрэгтэй. Дээрээс нь яг энийг ярьсан дээр нэмээд хэлэхэд одоо жишээлбэл Канадад чи өөрийнхөө карьерийг яаж харж байгаа юм те? Чи өөрийгөө яг 100% physician гэж харж байгаа юм уу? Яг ажлын 7-5 өдөр 500-ны зөвхөн өвчтөн үзээд явдаг эмч баймаар байгаа юм уу? Клиницист те physician баймаар байгаа юм уу? Эсвэл 7 өдрийн 2 өдөр нь үзчихэд 3 өдөр судалгаа хийдэг clinician scientist юм уу те clinician researcher байх юм уу? Эсвэл 7 өдрийн 5 өдрийнхаа 1 юм уу 2 өдөр нь клиникт ажиллаад юм уу? Эсвэл 2 өдөр нь 3 өдөр нь клиникт ажиллаад 2 өдөр нь хичээл заадаг юм educator lecturer байх юм уу? Эсвэл 7 өдөр 5 өдрийнхөө 7 хоногийнхоо 2 өдөр нь клиникт ажиллаад бусад өдрүүд нь юм administrative ажил хийдэг physician leader байх юм уу? Тэ? Ингээд энэ болгон чинь хүүхний өөрхөн карьерийн сонголтын асуудал байхгүй юу? Манад одоохондоо яг ингэж заагсан юм алгал байна л да.
Гэхдээ яг энэ хэлбэрээр ажиллаж амьдарч байгаа эмчнэр бол зөндөө байна. Одоо чи манайхаа сургууль багшилж байгаа, эмчилж байгаа хүмүүс байна. Эсвэл эмчээ хийгээд давхар одоо удирдах ажил хийгээ явж байгаа эмчнэр байна. Эсвэл эмчээ хийгээд хажуугаар нь судалгаа хийж байгаа. Гэхдээ энэнийхээ ялгааг гаргасан, ойлгосон эсвэл яг ингэж одоо ажлаа заагалсан ингэж карьераа хөөж байгаа хүмүүс харьцангуй цөөхөн байна гэсэн үг. Тэгэхээр бид нар бас энийг тодорхой болгож өгөх хэрэгтэй юм шиг байна. Анхны оюутнууд ч тэр, резидентүүд ч тэр ийм опшн байна, ийм сонголтууд байна. 5 өдөр яг нэг юм хийх гэж өөдртэй байхгүй юу? Тэгээд тэрийг 20, 30, 40 жил хиймээр бүр өөдртэй байна. Тийм. Тэгэхээр одоо бидний ялангуяа та нарын одоо авч явах дараагийн 10, 20, 30 жилд бол нэг хүнээс нэг биш нэгжгээд олон тооны ур чадвар шаардах байхгүй. Тийм. Тэгэхээр ганцхан физишн байхаас гадна давхар ахаад 1-2 одоо өөр гэхдээ мэдээж салбартайгаа холбоотой юм хийдэг байхыг шаардна гэсэн үг. Интермед эмчилгээний fellowship program зарсан гэсэн тий. Тэгэхээр дараа жилүүдэд ч гэсэндээ бас арлуудад явах. Тэгээд бас резидентүүд маань төгсөөд интермедтэй ажиллах сонирхолч бас их байдаг. Тэгээд яагаад энэ програмыг одоо хийхээр болсон бэ? Интермед эмчилгээний fellowship бизнесээр давуу тал нь юу байх вэ? Юуг илүүх сурах вэ? Нэгдүгээрт энэ интермед эмнэлэг нь өөрөө одоо нэг JCI accredited буюу олон улсын шаардлага хангасан 1000 хүрхгүй эмнэлгийн нэг штэ дэлхийд байгаа. Тий. Тэгэхээр бидний хүссэн хүсээгүй олон улсын шаардлага хангахыг бид нар шаарддаг байхгүй. Тийм. Тэгэхээр тэр шаардлагыг хангахын төлөө ажиллаж байгаа гэсэн үг. Тэмүүлж байгаа гэсэн, зорж байгаа гэсэн. Тэр шаардлага өндөр гэсэн. Нэгсэндээ энэ нэмлэгт ороод ирэхээр чамайг ингэ зүгээр хайчихгүй гэсэн үг байхгүй. Тийм. Чамд одоо чи жил дорож нэг пейпер хийх ёстой ч гэдэг юм уу те. Одоо чи энэ жилдээ ийм сурна. Эхний сард нэг ингэ дараагийн 3 сард нэг ингэ хөтөлбөртэй гэсэн. Тийм. Тэгэхээр нэгсэндээ хүн юм чин одоо тэр maturity нь өөр байж тээ. Хүн болгон одоо ингээл багаас амир бие даацсан тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь цаг ирэхээр сурна тий. Тэгэхээр тэрнлүү хүнийг их чиглүүлж өгдөг. Маш том даваад бол нэгсэндээ чамд ингээд зөвлөх, заах, удирдах, чамтай ярилцах, чамайг сонсох тийм одоо удирдах албаны ажилтан, тасгийн эрхлэгч эсвэл зүгээр одоо сургалтын албаны одоо менежер ч юм уу ингээд маш олон хүн байна. Чам тус тийм ч их олон хүн байна гэсэн. Хэрэг тухайн хөөрөөр нээлттэй байж чадвал гэсэн тийм. Хоёрдугаарт нь нэгэнт бид нар олон улсын одоо дэлхийн жишгийг Монголд гээд байгаа шүү дээ. Тэгэхээр олон улсад байдаг л зүйл байхгүй тийм. Анхудаа цааш нь ерөөсөө биш. Байдаг юмыг хэрэгжүүлээд үзье л гэж байгаа. Гэхдээ энийг хийхин тулд маш олон сар ярилцсан, бэлдсэн, төлөвлөсөн ямар асуудал гарч болох уу, хичнээн хүн авах уу, яаж шалгаруулах уу тий. Тэнцээд ороод ирсэн хүмүүсээ бид нэр хаана авах уу, ямар чиглэлээр авах уу гэдэг. Тэгээд дараа нь энэ хүмүүс энэ 2 жилийн дараа хайчих уу, интернеттэй эмчилж үлдэх үү, эсвэл энэ хүмүүсээ гадагш нь явуулах уу, эсвэл ингээд дараагийнхаа сургалтууд руу явуулах уу, бүр өөр юмдгүү явсан ч болно. Гэхдээ нэгсэндээ бид нар чинь нэг улсын нэг салбар дотор байгаа л улсууд байхгүй. Тэгэхээр бидний хувьд бид нартай нэг хэлээр ярьдаг, ойлголцдог энэ чанар стандарт, хариуцлага гэдэг юмыг нэлээд сайн ойлгоцсон хүмүүс хаана ажиллах нь чухал биш байхгүй. Эргээд бидний хийж байгаа ажил одоо ингээд улсын хувь ингээд ялгаад нэг нь мөнгө аваад нэг мөнгө авахгүй байгаа юм шиг харагдаад байгаа боловч эцсийн үр дүндээ хүний амнаас эрүүл мэндийг юм чинь мөнгнөөс үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бид нар тийм дараагийн хариуцлагатай, чанартай ийм боловсон хүчнийг бэлдээ гэдэг л ийм зорилгын үүднээс энийг эхлүүлж байгаа гэсэн. Тэрнээс биш одоо юу гэдгийг өөр янз бүрийн одоо сонирхол байхгүй. Тийм тэгээд олон улсад байдаг ийм хөтөлбөрийг интермед эмнэлэг их зориг гаргаж байгаа шүү дээ. Энд чинь их зориг, маш том хариуцлага. Тэгээд бид нар өмнө бас юм хийж байгаагүй учраас бид нар бас алдаж онж болно. Тийм тэрийг цаг хугацаа харуулна. Тэгтэл ямар ч үсэн энэ хариуцлагыг үүрээд шинэ юм эхлүүлье. Тэгээд нэг чанартай, хариуцлагатай,
одоо угаасаа сонгож байгаа хүмүүс маань илүү сэтгэлтэй чин сэтгэлтэй гэж хэлдэг хэрэгтэй. Эрмэлзэлтэй тийм хүмүүс сонгож байгаа учраас энэ хөтөлбөр айтайхан гайг үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Ер нь үр дүн 2 жилийн дараа гарна гэсэн. Тий. За баярлалаа. Тэгэхээр бидний өнөөдрийн дугаар маань ингээд дуусах бүх чинь. Тэгээд миний асуугаагүй таны хэлхийг хүссэн ямар нэг санаа агуулга байвал энэ талаараа та сүүлийн мөчийг тань гэлтэж байна. Баярлалаа нэгдүгээрт ингээд орж авчихсанд. Хоёрдугаар анагаахын сургууль сурж байгаа оюутнуудад зориулж үг хэлмээр байна. Тийм. Тэр нь юу вэ гэхээр хувцас алдаж болохгүй. Маш эртнээс нэгдүгээр курс байх нь юу хамаахгүй. Ер нь бол яг үндэ бүр анагаахын сургууль орохоос өмнө тий одоо ахлах сургууль байхаас эхлээд ярих хэвээр асуудал юм байна л да. Ямар мэрс сонгох уу гэдэг чинь. За окей одоо санаатай юм санамсаргүй байдлаа анагаахын сургууль сонгоод ороод ирсэн хүмүүс байлаа гэхэд маш сайн төлөвлөх хэрэгтэй. Тийм. Би яг ямар мэржлийн юм болох юм юунд илүү агьяастай байгаа юм те. Би өөрөө ирээдүйг 5 10 20 жилийг яаж харж байгаа. Ямар карьер би юунд одоо илүү агьяастай сонирхолтой байна гэдгээ аюул сайн эртхэн тодорхойлох хичээх хэрэгтэй. Тэрэн дээр үндэслээд эртнээс одоо юу гэдгийг одоо судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй. Ялангуяа янз бүрийн одоо пепер цаас эвлүүлэх хэрэгтэй. Тэр бол ганцхан магистр доктор гэх ажил биш байхгүй юу? Тийм. Одоо ямар ч магистр доктор цол байхгүй мөртлөө одоо 100 200 пепер хэвлүүлсэн эмчнэр зөндөө байна шүү дээ. Одоо энэ дэлхийд ярьсан дүүрэн байна. Тийм. Тэгэхээр би яг цэвэр клиницист болох юм уу? Тэ эсвэл одоо багшлах туртаа бол давхар багшийн ажлыг хийх юм уу? Гэх мэтчлэн энэ карьерийнхаа сонголтыг аль болох хийгээрэй. Тэгээ тэрнийхээ төлөө жоохон цаг гаргаад бодороо л гэж хэлж байна. Тий. Өнөөдөр залуу учраас тэг хүмүүс өөр үнс тараад тэгэхээр илүү чухал юм жоохон хаашин тавьчих гэдэг. Дээрээс нь нэмээд хэлэхэд одоо аюул том боломжууд байна. Тийм ганцхан Монголд биш өөр улс оронд очиод ажиллаж болж юм, амьдарч болж юм. Гэхдээ тэр бол ахаал хогооны сонголтын асуудал. Гэхдээ хаана амьдрахаас ажиллахаас үйл шалтгаалаад энэ бол одоо хэрвээ нийтлэмч болсон хүмүүс одоо ирэмч болохоор сурж байгаа хүмүүс хэлж байгаа учраас энэ бол нэг тийм амар одоо мэрэгжил биш. Амар одоо тийм career pathway биш байхгүй. Тийм маш хариуцлагатай, нэлээх ачаалттай, стресстэй. Тийм гэхдээ одоо маш их таашаалтай, маш их одоо сэтгэл ханамж өгдөг бахалтай юм гой мэрэгжил гэсэн үг. Тийм тэгэхээр энэ шийдвэрүүдээ аль болох эртхэн гаргаарай л гэж одоо энэ залуучуудаа хэлээ да. Тий. Баярлалаа. Бидний урьдчилан хүлээн авч ингээ үнтэй цагаа зарцуулан туршлага мэдлээсээ хуваалцсан үнээр их баярлалаа. За баярлалаа. За энэ дугаарыг маань ивент тэтгэгчээр Voyage Brand, Deng Farm болон Injelly брэндүүд хамтарч ажиллаж байгаа. Манай Injelly брендийн маань брэнд бас танд ингээ гарын бэлэг өгсөн байгаамаа. За баярлалаа.